Welcome to Сүхбаатар. Монгол улс бол нүүдлийн соёл иргэншлийг тээж яваа Төв Азийн орн. Хойд талаараа Оросын холбооны улс, урд, баруун, зүүн талаараа бүгд найрамдах хятад ард улстай хилэлдэг. Парламентын засаглалтай 3.5 сая хүн амтай улс. Газар зүүн байршлын хувьд далаад гарцгүй, далайн түвшнөөс дээш 1580 метрийн өндөрлөг газарт оршдог. Монгол орны зүүн бүсийн нутаг Сүхбаатар аймаг. 1941 онд Жавхлан шарга нэрээр аймгийн түүх эхэлсэн. 1943 онд Гавьяат Жанжин Сүхбаатарын төрсөн нутагт бол аймгийн нэрийг өөрчилж Сүхбаатар аймаг хэмээн нэрлэх болсон. Монгол улсын зүүн өмнө зүгийн нутагт байрлалтай 82287.15 км квадрат газар нутагтай аймгийн төв баруун үрдсэн Улаанбаатар хотоос 560 км-ийн зайд оршдог. Засаг захиргааны 13 сумтай, нийт хүн амын тоо 65.9 мянга. Тал хээрийн бүс нутаг зөнхөлдөг. Эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй, уул уурхай. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн олон талт салбарыг хөгжүүлэх үүднээс хувийн аж ахуй нэгжүүдтэй хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Жишээлбэл авто зам, орон сууцны төсөл, шин нисэх буудал, хөдөө аж ахуйн цогц төслийг хэрэгжүүлэхээр аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Сүхбаатар аймагт хөрөнгө оруулах олон улсын төсөл хөтөлбөр, аж ахуй нэгж байгууллагатай бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлж, хамтын ажиллагааг эхлүүлсэн. Эрдэнэ цагаан сумын нутагт 2008 оноос хойш бичгтийн боомд ажиллаж, Өвөр Монголын өөртөө засхорны Шилийн гол аймаг зүүн үзэмчин хушуутай хамтын ажиллагаатай байгаа. Бичигт боомтын үйл ажиллагааг өргөтгөж, хатуу хужилттай автозам, төмөр замын ажлууд хийгдэж эхэлсэн. Газар нутгийн хэмжээгээр 21 аймагаас 7 дугаар байрт жигсдэг. Тал хээрийн бүс нутаг зөнхөлсөн. Монгол улсад 400 гаруй сүнсэн галт уул байдгийн Сүхбаатар аймгийн нутагт 200 гаруй байдаг. Дотоодын аялал жуулчлалын гол бүс нутаг, төрийн тахилгад хайрхан Алтан овоо, эр хүний хиймрийн овоо Шилийн богд, талын агуй, ганган нуурын хунгийн чуулган, хадны зураг, 12, 13 дугаар зууны үеийн хүн чулуу зэрэг олон газруудыг дурдж болно. Хүн амын ихэнх хувийг халах, даригаан ястан эзэлдэг ба үзэмчин, бараг, хуучид, өөлт, сахар яснууд амьдардаг. Даригаан ясны хувьд хэлхээ тоонтойгөр, шавран зуух, өмсгөл зүүсгэл гоёлоороо илүү ялгардаг. Мөн хурдан удмын морины үлгийн нутаг гэж хэлж болно. Монгол орны зүүн бүсийн гол тулгуур аймаг болж хөгжих, хөлийн боомтод тулгуурсан дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутагт амьдрах таатай орчин бүрдүүлэх чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллана. Welcome to Сүхбаатар.